бизнес бол үндсэндээ хоёр хэсгээс бүрддэг л дээ. Бизнесийн одоо хоёр үндсэн хүчин зүйлс байна. Нэг нь бол боломж. Тэ боломж. Энэ бол зах зээлийн тал. Өөрөөр хэлбэл боломж гэдэг бол зах зээл орлогыг яаж одоо олж харах вэ? Боломжийг яаж үнэлэх вэ гэдэг гэсэн. А нөгөө хэсэг нь бол энэ боломжийг ашиглах чадварыг яаж бүрдүүлэх вэ? гэдэг бол ерөөсөө өөрийгөө ялан дийлж байгаа зүйлс шүү дээ. Өөрийгөө ялан дийлэхдээ өдрөө болгон ялан дийлж байгаа. Цаг тутамд ялан дийлж байгаа. Хэрвээ хүн загсуур гэж оролцож байгаа бол загсуурлаа ялан дийлж байгаа байдал чинь сахилга батны асуудал байна. Тэгэхээр сахилга баттай байх юм бол бас ямар нэгэн байдлаар амжилтанд хүрэхэд хамаагүй юм одоо нөлөөтэй гэж үздэг.